За сүүн түүх одоо өдгөө нэлээд хэдэн сарын өмнө юмдгүү да. Өнгөрсөн жилийн 3 сард худлаар чинь яана. Хүй худлаа ирсэн шүү. Хасъя. Гад. За яг уу. За би сүү тавьсан. Тэгээд нэлээд хэдэн сарын өмнө сүү тавиад тэр нь бол би ингээд бүх ингээд өөрийнхөө хормын одоо энэ гэр бүл болох үйл процессыг ингээд бүгднгийн ингээд шат дараатаагаар ингээд би болохыг амар хүсдэг байсан. Жишээ нь бэр гуйн, сүү тавина, тэгээ гэрэлтийн баталгаа, тэгээ хурим, тэгээ хүүхэд ч гэдэг юм уу. Яг одоо бүх юмаа ингээд дараалалаар нь явуулаад тэгээ одоо ингээд хурмаа хийх гэж байгаа да. Маш их баяртай байна. 3 сард сүү тавьсан. Сүү тавих одоо ёслол маань надад ингээд гинтийн бэлэг байсан. Манай нөхөр маань манай найзуудтай хувилдаад тэгээд надад гинтийн бэлэг барьж яг ингээд кинон тоглоогүй, аль нэгэн зүйлд жүжиглээгүй, реклам тоглоогүйгээр яг амьдралдаа ингэж сүүн бүгжийг авч үтсэн. Тэгээ миний сүүн бүгж одоо мөрөөдлийн маань сүүн бүгж болохоор яг юм хос юм гэрэлсэн одоо төгжээ бүгжтэйгээ хамт байсан. Яг тэгвэл сүүн бүгж маань ингээд дангаараа байдаг хгүй. Тэрийг бас айгүй олон хүмүүс асуугаадсан. Сүүн бүгж гэдэг бол дан ийм бүгжийг хилдэг. За тэгээд энэ төгжээ бүгж маань болохоор ер нь аль ингээ гэрлэгтэй зүүдэг. Ингээд гэрэлсэн эмэгтэй хоёр ингээ хос бүгжийг зүүдэг байгаамаа. За энэ нь болохоор ер нь амьдралаа холбож гин. Ингээд энэ хүн миний эхнэр босон гэдгээ баталж байгаа. Тэгээ амьдралаа бас хайр сэтгэлээ түгжиж байгаа нэг хэлбэр байгаа шүү. Миний яг сүүн бүгжний одоо мөрөөдөл бол юм хос бүгж байсан. Ийм нөгөө бүгжний соёл гэдэг чинь амар юм утга учиртай байд юм байлээ. Одоо жишээ нь ингээд бүгж зүүцэн л болвол тэр хүн хин нэгнийх гэсэн үг. Тийм учраас одоо ямар ч хүн халдаж чадахгүй байх жишээ нь хичнээн таалагдсан ч гэсэндээ яг бүгжийг хараад шууд ингээд за энэ хүн бол эзэнтэй юм байна гэж ерөөсөө халдаж чаддгүй. Энэ соёл бол ер нь гадны бүх орнуудаар маш өргөн цар хүрээтэй байдаг. Тэгээд миний хувьд ч гэсэн яг ийм соёл Монголд бас илүү дэлгэрж, илүү гоё хүмүүс үнэлдэг болоосоо гэж маш их хүсэж байгаа. Яагаад гэвэл одоо ингээ анзаарч яхад бүгдээрээ хүнтэй суудсан, хүүхэд гаргацсан ирнэ. Гэрэлтийн баталгаа байдгүй юм байлээ. Хурим байхгүй бүгж байдгүй юм байлээ. Тэгээ харангуут эхнэр нөхөр биш юм шиг те. Монголд нэг тийм бүгжний соёл надад байдгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бүгжний соёлыг амар гоё оруулж ирээд энийг гоё үн цэнтэйгээр те би бинийгээ одоо хүндэлж энийг бүр соёл руу ингэж оруулж ирэх юм бол ялангуяа залуучууд бид нар одоо тэгэх юм бол бас эргээд эн чинь нэг ихнэр нөхөр гэ те гол нь хурим хийсэн хийгээгүүдээ гол нь биш гол нь эн чинь ингээд одоо гэрэлтийн баталгаа энэ хүн миний ихнэр гэдгийн бас том одоо илрэл болж байгаа учраас дээрэс нь үнэтэй идэл эмэгтэй хүн заавал зүүх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ тэрийг зүгээр нэг өөрөө аваад зүүх биш яг утга учиртай одоо хурмын бүгжөндөө авч хэрэглэж хэвшдэг байгаасай гэж бодсон. Хурмын бүгжийг бол манай нөхөр яг алмазын шигтгээтэй бүгж авч өгнө гэж надад амлаж авч суусан. Тэр ёсороо би өнөөдөр алмазын шигтгээтэй бүгжтэй сууж байна. Тэгээд бид хоёр одоо сүүгээ тавиад бүгж маань ингээд одоо хадгалагдаад тэгээд энэ болохоор яг гэрлэлтийн маань бүгж алмазын шигтгээтэй бүгжөө Opal Jewelry-гээ сонгож авсан байгаа. Яагаад алмаз бүгж сонгосон бэ гэхээр ер нь бол алмаз эрдэнэ чинь өөрөө маш сайн энергийг дагуулдаг. Тэгээд бас зүүсээ эзнээ муу мухай зүйлээс хамгаалдаг. Одоо амьдралын баталгаа болж энергиараа маш хүчтэй. Яг хормын бүгж гэдэг бол амар утга учиртай, үн цэнтэй, үнэт идэл байх хэрэгтэй гэж миний хувьд өөрөө үздэг. Тийм учраас алмаз эрдэнэийг сонгосон байгаа. Тэгээ ялангуяа миний хувьд байгалийн алмаз эрдэнд айгүй дуртай. Хэр их тунгалаг, хэр одоо ийм олон тасдгүй те яг ийм байглаараа байгаа нь илүү надад ийм ягаад ч амар цэвэрхэн үзэсгэлэнтэй санагддаг. Тэгээ яг сүүн бүгжөөрөө би авах гэж байгаад тэгээд нэгдүгээрт үнэтэй байсан сүүн бүгж дээр авахад хоёрдугаарт за бас арай эртдэх юм уу дээрэс нь надад таарах яг сайз нь ирж амжаагүй тэгээд яг энэ удаа өөртөө таарсан сайзыг захиалж авсан. Тэгээ надад хамгийн их таалагдсан юм нь яг миний хүсэж байгаа нэг юм ялгаар жижигхэн тэгээ ялангуяа би юм цагаан одоо юм алтанд аягүй дуртай өнгөө алдахгүй удаан одоо чанар сайтай гэдэг ч юм уу те маш гоё үн цэнтэй үнэтэй идэл гэж явдаг учраас энийгээ би намайг хамгаалны энерги сайтай гэж юу нь л авж байгаа. Тэгээ цагаан алтанд би илүү дуртай. Одоо хүмүүс нөгөө шар алтан юм янз янзын алмазууд бас сонгодсон байлээ. Миний хувьд бол цагаан илүү юм гоё залуулаг те орчин үед илүү гоё тохирох бас эмэгтэй хүндээ илүү гоё юм үн цэнтэй маш гоё үзэсгэлэнтэй харагдуулж чадах юм болоо гэж бодож сонгосон. Тэгэхээр ерөөсөө ингээ өнгөрсөн жил мэл ингээ хурим ярьдгүйс ах. Тэгээд би ингээд яг нөхрөө яг ингээ энэ хүн миний нөхөр болно гэдгийг би анх яг танилцаа мэдсэн байхгүй юу.
Тэгээ би чи миний нөхөр олно гэсэн чи манай хөөе тийм хоёлаа тий одоо хурим найр маар суух мөх тийм юм ерөөсөө ярихгүй гэд. Тэгээ тэр цагаас хойш хуримны тухай яригдаагүй байдیں۔ Гэтэ би яг ингээд нөхрөө миний нөхөр болно гэдгийг яг ингээд мэдэрдэм байлиг хүн. Монгол хүн. Эмэгтэй хүн. Тэгээд би мэдрээд нөхөртөө хэлсэн манай нөхөр хоёлаа ерөөсөө юм хурим найр маар тий юм гэр бүл тий юм ингэж хоёлаа ярихгүй зүгээр л гоё ингээд үерхэд явна гэд. Тэгээ яг би чинь Монгол эмэгтэй хүний 13 биш 31 мөхийг ашиглаад нөхрөө өөртөө дурлуулаа. Ер нь бол эхлээд би дурсан юм аа. Үнэ. Гэхдээ гол нь тэгээд нөхрөө олгоод авцсан. Тэрэндээ амар баяртайгаа. Яг миний анхны харцаар дурлж нүдрүү нь харж дурлсан залуу. Тэгээд би ингээ инээсэн чинь би ингээ хэлчихсэн үгээ мартаад бид хоёр анх ингээд яг юм ажлын холбоотойгоор уулзж байсан. Тэгээ инээсэн чи ингээ ярихчихсэн үгээ мартаад англи хэлчих үгээс миний төрөл хэл биш шүү дээ тий. Тэгээ би уучлаарай чи инехгүй яж болох уу би ингээд ярихчихсэн юм мартсан гэд хэлж танилцчихсан. Манай нөхөр Монголд 90 очин байж агаад намайг сая хэдэн сарын өмнө би ингээ чамтай гэрэлмээр байна гэд тэгээд би одоо яах ёстой вэ гэд надаас асуусан. Тэгээ би манад ингээд бэр гуйдаг одоо соёл байдгаа. Тэгээд чи ингээд бэр гуйж намайг аваад хэрвээ зөвшөөрөх юм бол зөвшөөрөхгүй ч ээж болдог. Ээж маань 3 удаа татгалцсан. Нөхөр маань ямар ч байсан ээжийг маань зөвшөөрүүлээд тэгээд дараа нь надад хэлэхгүйгээр манай найзуудтай нийлээд яг тэр сүү тавих тэр өдрийг надад сюрприз болгож барьсан байгаа. Би тэгээд тэрийг бол мдээгүй байсан. Тэгээд бичлэг зургуудыг би хадгалж авч үлдсэн. Тэгээд маа найзууд маань бас маш гайхалтай зохион байгуулсан бүр юм үлгэрийн юм шиг кинон тоглож байгаа юм шиг амар тийм итгэж чадахгүй маш гоё мэдрэмж яд юм байлээ. Эмэгтэй хүн бүрийг яг тэр гоё мэдрэмжийг торгон мэдрэмжийг мэдэрдэг байгаасай. Тэгээд маш олон эмэгтэйчүүд ирчүүдээрээ гуйлгаж аваад сүү тавих яс яг манай яс биш л дээ. Гэхдээ гоё ягаад гоё оруулж ирж болохгүй гэж маш гоё хурмаа дахин хийж байгаа юм шиг мэдрэмж авт юм байлээ. Болгон гэрэл одоо хурмаа хийдэг байгаасай тий гэрэлтэй батлуулдаг байгаасай эмэгтэй хүний амьдралдаа ганцхан л авч чадах тийм гоё гайхалтай мэдрэмжүүд байсан. Тэгээд би ингээд хүн болгон авдаг байгаасай гэж хүссэн. Ингээ хүссэн бөгжөө зүгээд тий амьдралаа гоё тамаглаад яг ингээд амьдралаа гоё төвчж батлаад тий ингээд би хүнийх шүү гэдгээ гоё гоё тэрүүгээрээ бахархаж бас бүх хүн гоё мэдрэмжтэйгээр хормоо идэг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд хоримдаа бэлдсэн өдөр цагаас эхлээд өдөр алган миний одоо хормын өдөр болж өнгөрч байгаа. Хормын өдөр хүртэлх өдөр. За хормын өдөр маань ямар өдөр вэ гэсэн чинь миний нэг хүндэлдэг хүн надад тэгэж хэлсэн. Тэр хормын өдөр бол зүгээр чиний хормын хаалтын шоу гэж хэлсэн. Тэр батлах бүх ингээ өдөр бүх цаг хугацаа чиний хорим шүү. Тэгэхээр өдөр алганаа гоё enjoy дэж аз жаргалтайгаар гоё мэдэрч өнгөрүүлээрэ гэж хэлсэн. Тэгээд тэр хэрээрээ л явж гин. Тэгээ маш баяртай байна. Өнөөдөр маань маш гайхалтай өнгөрлөө. Тэгээ хамтарч ажилласан бүх газруудаа хамтдаа байсан зураг авалт маань гоё болсон бүх хүмүүстээ маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ мундаг байсан. Бүгдэнд нь баяр хүргье. За ингээд бичлэгтэй маань хамт байсанд баярлаа. Тэгээд миний сонгосон бүгж алмазын шигтгээтэй цагаан алтан бүгж шүү. За тэгээ баярлалаа баяртай.